Монгол Улсын засгийн газар 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө төрийн албан хаагчдын цалин хүсний тогтолцоонд шинжилэл хийх, цалин тэтгэвэр тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж, багшийн хөдөлмөрийн үлэмжийг бодиттой болгож, үр дүн бүтээмжинд суурилсан цалин хүсний шинэ тогтолцоог нэвтрүүллээ. Тухайлбал багш нарын цалин үе шаттайгаар нэмэгдүүлсний үр дүнд нийт 30%-аар цалин нэмэгдсэн байна. Тодорхойлбол 2016 онд багшийн үндсэн цалин 535 мянган төгрөгөөс 608 мянган төгрөг байсан бол үндсэн цалингийн хэмжээ 3 удаа нэмэгдүүлснээр ерөнхий боловсролын сургуулийн багшийн үндсэн цалин 740 мянгаас 850 мянга, цэцэрлэгийн багшийн үндсэн цалин 810 мянгаас 930 мянган төгрөг болж нэмэгджээ. Засгийн газрын тогтоолууд гарсан. За ингээд засгийн газрын тогтоолууд гарснаар бол 8%, 20%, 8%-аар гээд ингээд ахиулаад бол гарсан. За хамгийн сүүлд бол 2019 оны 12 сарын 25-ны өдөр бол засгийн газрын 472 дугаар тогтоол гарсан. За энэ тогтоолоор бол одоо өнөөдөр бол мөрдөгдөж явж байгаа. За энэ тогтоолоор бол одоо багш нарын цалин бол доот нь 749 мянган төгрөг, дээд нь 850 мянган төгрөгөөр ингэж бол суур үндсэн цалин бол тогтоогдсон байж байгаа. За ингээд үндсэн цалин дээр нэмэгдээд нөгөө юуны зэргийн нэмэгдэл, за илүү цаг, за анги даасны нэмэгдэл гэд ийм зүйлүүд нь бол бодогдоод нэмэгдээд явна шүү дээ. Одоо засгийн газар аль болох одоо энэ мөнгөний ханш бараа таврын өсөлтийг хамруулахгүйгээр ингээд нэмэгдээл яваад шүү дээ. Тэгээ нэмэгдүүлээд яваад байна. Ойрхон анхаарат байна гэдэг чинь бол анхаарлын төвд байна. Боловсролын багш нар руу анхаарлыг хандуулад байна гэдэг чинь бол өөрөө сайн тал байхгүй юу? Үүнээс гадна засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, ур чадрын нэмэгдэл, мэрэгжлийн зэргийн нэмэгдэл, хөдөө орон нутгийн нэмэгдэл, илүү цагийн нэмэгдэл зэрэг нэмэгдэл цалин хөлсийг багш нар авч байна. Ингэснээр Орхон аймгийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын 1367, сургуулийн өмнөх боловсролын 907 багш ажилтан цалингийн нэмэгдэл авч байна.